За сайн байцгаана уу, даваа гарагийн ээлж лайв маань эхэлж байна. За энэхүү лайваараа Филиппин улсын улсад байрлах 5 хотын 50 гаруй сургуульд бол манай хамтарч ажилладаг байгаа. Энэ сургуулиудын талаар товч мэдээллийг болон за хямдралын мэдээлэл, за Филиппин улсад яг коронавирусын талаар яг ямар арга хэмжээ авч байгаа вэ гэдэг талаар мэдээллүүдийг өгөх гэж байна. За манай академи нь бол одоо 50 гаруй сургуультай хамтарч ажилладаг. Эдгээр сургуулиуд дээр бол эдгээр сургуулиуд дээр эрүүл ахуйн чанарын өндөр түвшинд бол ажилладаг байгаа. Тухайн сургуулиуд дээр маань давхар Монгол төлөөлөгч бол байдаг учраас та санаа зовлтгүй манайхаар дамжуулан тухайн сургуулиуд дээр маань очиж суралцах юм бүрэн боломжтой байгаа шүү. За яагаад Филиппин улсад англи хэл сурах ёстой вэ гэдэг талаар ихэд мэдээлэл өгье. За яагаад Филиппин улсад англи хэл сурах ёстой вэ гэхээр Филиппин улс маань өөрөө Азтай англи хэлээр ярьдаг 3 дахь орн гэж авдаг байгаа. За 3 дахь орн гэж авдаг. За үүгэж зогсохгүй тухайн улсын маань хүн амын нийт 90 орчим хувь нь бол англи хэлээр ярьж байгаа. Давуу талтай. За бусад орнуудад та очиод англи хэл сурлаа гэхэд 2-3 дахин өндөр зардалтайгаар сурдаг байгаа. Филиппин улс маань өөрөө нөвчдөг багтаа улс учраас англи хэл сурах маш тохиромжтой. За үүгээрч зогсохгүй бүх хүмүүс ер нь бол ихэнх хүмүүс нь англи хэлээр ярьдаг учраас таны англи хэлний түвшин богино хугацаанд хурдан юм сайжрах юм боломжтой байдаг байгаа. За үүнээс гадна бас нэг давуу тал нь юу вэ гэхээр тухайн та орчинд нь очиод англи хэлээр ярина. За давхар хүмүүсээс бусад орны олон улсын найз нөхөдтэй болох юм боломжтой байдаг байгаа шүү. За тэгээ та бүхэн маань сонирхсан асуултаа комент хэсгээс асуугаарай. За би та бүхэндээ өнөөдөр асуусан асуултанд тань хариулаад давхар сургуулиудынхаа мэдээллийг бас хүргэх байгаа. Тийм учраас комент хэсгээр асуух асуулт байвал асуугаа яваарай. Манай офис болохоор баруун дөрвөн замын Гранд Плазагийн 9-901 тоотод өдөр болгон ажилладаг байгаа. Ажлын 5 өдөрт бол 9 цагаас оройн 18 цаг хүртэл ажилладаг. Амралт өдөр 11 цагаас 15 цагийн хооронд ажилладаг байгаа шүү. За манай академи нь одоо болохоор англи хэлтэй Монгол залуус гэдэг төслийг бол хэрэгжүүлэн явж байгаа. Энэхүү төсөлд маань маш олон аж ахуйн нэгж байгууллагууд бол хамтарч ажиллаж байгаа. За энэхүү төслийн хүрээнд бол 500 гаруй оюутан залуус маань тухайн Филиппин улсад очоод англи хэлээ сураад зарим нь одоо хүрээд ирсэн байгаа. Зарим нь болохоор Филиппин улстай юм суралцж байгаа. Тийм онцлогтой байгаа. За энэхүү төсөлд та болон танай байгууллагын ажилчид яаж хамрагдах вэ гэхээр 10 болон түүнээс дээш хүмүүсээ буюу ажилчдаа Филиппин улсын Себу хотод авчид сурсан тохиолдолд манай академийн зүгээс телевиз болон FM-ээр реклам сурчлагыг нь бол явуулах боломж хийж өгөө явуулах боломжтой. Үүнээс гадна сошиал сувгаар бас явуулах боломжтой. Платформ сувгуудаас танай байгууллагын реклам сурчлагыг бас давхар хийж өгөөд явуулах юм боломжтой байгаа шүү. За Филиппин улсад маань одоо яг коронавирусын талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ гэдэг талаар бас тодорхой хэмжээний мэдээлэл өгье. За тухайн улс маань одоо ер нь бол гаднаас ирж байгаа нисгээс одоо татгшоогоо орж байгаа хүмүүсээ болохоор ерөнхийдөө бол маш өндөр түвшинд эмнэлгийн үзлэг хийгээд ямар нэгэн завиур идэлэрсэн
буюу баг зэрэг халуурсан ч юм уу, ханиасан ч юм уу тийм хүмүүсийг бол оруулахгүй байгаа. За дээрэс нь олон улсын оюутнуудыг болохоор эмнэлгийн бичиг бас давхар үзэж байгаа. За энэхүү бичигт нь одоо ямар шаардлага хангаж байгаа вэ гэхээр тухайн иргэн маань тухайн улсдаа эмнэлгийн үзлэг тамрагдсан байх ёстой. Тийм хүмүүсийг бол ямар нэгэн завуургүй эмнэлгийн үзлэг тамрагдсан иргэдэг бол оруулж байгаа шүү гэдгийг давхар хэлж өгсөн зөв болов гэж бодож байна. За тэгээд эдгээр манайтай хамтарч ажилладаг сургуулиудын хувьд бол одоогоор зарим сургуулиуд маань хямдралаа зарласан, зарим сургуулиуд маань арай хараахан хямдралаа зарлаагүй байгаа. Гэхдээ та хямдрал зарласан сургуулиуд дээр очиж суралцах юм боломжтой байгаа шүү. Одоогоор бол нэг сарын төлбөр нь $950-аас $1,500 төлбөртэй байгаа. За энэхүү төлбөрөөр та хямдралтай үнээр тухайн сургуулийн хямдралд хамрагдаа явахаас гадна манай академийн зүгээс бас баг зэрэг хямдрал урамшуулаас хамрагдаад ингэж явах боломжтой байгаа шүү. Миний энэ тавьсан болохоор манай академийн зүгээс хэрэглэгчтэй барьж байгаа юм бэлэг байгаа. За энэ бэлэг маань ямар очтой вэ гэхээр манай академиэр дамжуулан суралцж байгаа оюутан бүртээ за флаш, бар, павер банк зэргийг бол бэлэг болгон өгч байгаа. Үүнээс гадна Филиппин улсын Себу хотод байрлах G-Park Resort-д бас 20% хөндлөлттэй үнээр бас суралцах юм бүрэн боломжтой байгаа шүү. За тухайн Себу хотод байрлах сургуулиудын онцлог нь одоо юу байдаг вэ гэхээр зарим сургуулиуд маань дотроо нэмэлт үйлчлэгийн үнэтэй байдаг. За энэ нэмэлт үйлчлэг нь одоо юу байдаг вэ гэхээр зарим хэрэглэгч маань сонгож магадгүй жим, бассейн, за кино театр, одоо саяс тоглох талбай, за теннис тоглох талбай, за эсвэл илүү өөр фитнес гэх мэт маш олон зүйлүүд нэмэлт үйлчлэгээнүүд байдаг. Та эдгээр нэмэлт үйлчлэгээнээс нь хамаарат тухайн сургуулиуд дээр бас суралцах боломжтой. Тухайн сургууль дээр та бол ажлын 5 өдөртөө 4 цагаас 12 цагийн хичээлийг сонгоод суралцах боломжтой. Эдгээр цагаас хагас цаг нь буюу 2 цагаас 6 цагийн ганцаарчилсан цаг хичээл байдаг. За ганцаарчилсан хичээлээр та зөвхөн багш, оюутан гэсэн хоёр хүн нэг өрөөнд ороод тусдаа тухайн багш, оюутан гэсэн хүмүүс хоорондоо ингээ ярилцах юм боломжтой байдаг байгаа. За бусад цаг нь болохоор групп анги байдаг. За групп ангиараа болохоор та бусад орны өөр орнуудын оюутнуудтай хамтдаа өөрийнхөө ярианы, бичгийн, унших, сонсох гэсэн чадваруудаа давхар хөгжүүлэх боломжтой байдаг байгаа шүү. За зөвхөн групп ангийн хичээл дээр эдгээр чадваруудаа хөгжүүлэхээс гадна ганцаарчилсан анги дээрээ сураад давхар групп анги дээрээ хөгжүүлэх юм боломжтой. Ер нь бол ганцаарчилсан анги дээрээ сурсан мэдлэгээ групп анги дээр ашиглавал илүү үр дүнтэй байдаг. Тэгээд үүнээс гадна нөгөө олон улсын оюутнуудтай ярьж байгаа учраас таны ярианы түвшин бол богино хугацаанд буюу 1 сарын хугацаанд ч гэсэн дээшлэх юм бүрэн боломжтой байдаг. За хэрэглэгчд маань ихэвчлэн ингэж асуудаг л да. Тухайн улсад одоо би ингэ очиод суралцлаа гэхэд виз гэж төлдөггүй, төлбөрийн хувьд ямар гэдэг вэ гэж асуудаг байгаа. Визний хувьд бол Монгол улсын иргэд маань эхний 30 хоногтой бол ямар нэгэн виз ол төлдөггүй. За 30-аас дээш буюу одоо 1 сараас дээш хугацаанд суралцж байгаа оюутнууд бол виз гэж авдаг. За тухайн визэг бол тухайн сургууль дээрээс виз хариуцсан ажилтан маань иммиграшн буюу цагаачлалын албан дээр очиод таны виз ингээд сонгож өгдөг давуу талтай байгаа.
За 3 сарын төлбөр хэдвэ гэсэн байна. 3 сарын төлбөр бол 950 1 сарын төлбөр нь $950-аас $1,500 байдаг байгаа. Үүнийгээ та 3-таа үржүүлээд хамгийн дээд нь бол $4,500-аар бол тухайн улс дээр очиод суралцах бол боломжтой. За та ажлын 5 өдөртөө зөвхөн хичээлээ үзээд явахаас гадна амралтын өдрүүдэд бусад орны найз нөхөдтэйгээ групп ангийнхаа хүмүүстэйгээ зөв эсвэл өрөөнийхөө хамтрагчтайгаа зөв аялах юм боломжийг олно. Бүрдүүлж гсэн байдаг байгаа. За тэгээд үүнээс гадна тухайн сургуулиуд дээр маань 7 хоногт 2 удаагийн өрөө цэвэрлэгээ, хувц угаалга гээд үйлчлэгээнүүд байдаг. Тэгээд сургууль олон дээр бол харуул хамгаалалт маш өндөр. За харуул хамгаалалт бол маш өндөр байдаг. Тийм учраас та одоо би ингээд сургууль дээр байхдаа ингээд надад ямар нэгэн ингээ айвал яах вэ? Надад ингээд ямар нэгэн асуудал тулгарвал яах вэ гэж бодож магадгүй. Тэрэн дээр бол ямар нэгэн санаа зовж зүйлгүй гэж хэлмээр байна. За тийм Монгол төлөөлөгч байсны ер нь бол даваа тал нь гэхээр таныг одоо нисэх онгоцны буудлын дээр буюу Magta International гэдэг нисэх онгоцны буудлын дээр буухаас ахуулаад тухайн төлөөлөгч маань сургууль дээр очиж сургуулийнхаа дотоод дүрм журамтай танилцуулаад сургуулийнхаа бүх үйлчлэгээнүүдтэйгээ танилцуулаад явдаг ийм даваа талтай байгаа. За үүнээс гадна та хичээлээ үзэж явах хугацаанд ингээд танд мэдгүй асуудлууд бол гарч магадгүй. Тэр тохиолдолд бас тухайн сургууль дээр байх төлөөлөгчтэй хэлээд тухайн төлөөлөгч танд одоо та ингээд хичээл багшийнхаа ярьж байгаа хичээлийг ойлгохгүй бол тухайн багш ингээд өөрийнхөө body language юм уу тий эсвэл таны хэлдэг ярьдаг мэддэг үгсээр чинь танд ойлгомжтойгоор ингээд зааж өгдөг учраас ямар нэгэн тэрэн дээр бол санаа зовлтгүй байдаг аа шүү. За би хэрэглэгчдийн хамгийн их асуудаг асуултуудаас та бүхэндээ бас тодорхой хэмжээний мэдээлэл өгье. Тэгээ үүнээс гадна 7 хоног болны даваа гаралт бол тухайн сургууль дээр бол шинэ оюутнуудаас төвшингийн тогтоох шалгалтыг авдаг байгаа. За төвшингийн тогтоох шалгалт нь ямар учиртай байдаг вэ гэхээр та яг одоо ямар төвшинтэй байна. За тухайн төвшнээс нь дээшлүүлээд буюу одоо ерөнхий англи хэлний анхан шатны мэдлэгтэй байгаа болвол тухайн хичээлийг ингээд сургуулийн алба болон багш нар нэг хоорондоо ярьж байгаа боловсруулаад танд хичээлийг нь ордог байгаа. За үүнээс гадна тухайн хичээлийг ордгоос гадна тухайн багш маань тань бүрийн ойлгомжтойгоор хичээлийг зааж өгөөд одоо жишээлбэл та кино үзэх сонирхолтой байгаа бол тэг ингээ энэ киноны ангид ингэж яваад энэ хичээлийг ингэж ойлгохыг хүсэж байна гэх юм бол тухайн төлөөлөгчтэй хэлээд бас тэгээ анги бас ингэ солих юм боломжтой байдаг байгаа шүү. Үүнээс гадна 7 хоног болгоныхоо баасан гарагтаа оюутнуудаа бас төсөвдөг тухайн сургуулиуд маань та даваа гарагт очиж суралц. Одоо энэ 7 хоногт очиж 14 хоног сурлаа гэхэд энэ 7 хоног очиод эх 7 хоногийнхаа баасан гарагтаа төсөлтөө бол хийнэ гэсэн. За энэ төсөлт дээр болохоор нийт олон улсынхаа оюутнуудынхаа буюу төсөж байгаа оюутнуудтай сертификатаа гардуулаад тухайн багш нартайгаа ингээд өөрийнхөө сэтгэлдлийг хэлэх юм уу те ийм их мэдээлэлүүдээ бас тавьсан бас нээлттэйгээр хэлэх юм боломжтой байдаг байгаа. Үүнээс гадна ерөнхийдөө бол тухайн улсад англи хэлээ сурж байгаа учраас өөрийнхөө мэдгүй чадахгүй зүйлээ тухайн төлөөлөгчдөө хийлээ төлөөлөгч маань сургуультай хэлээд таны асуудлуудыг бас шийдэж өгдөг байгаа шүү. За мөн баярын өдрүүдээр хичээл орох уу гэж бас хэрэглэгч маань асуудаг. За зарим сургуулиудын хувьд бол баярын өдрүүдээр бол хичээл орохгүй дараа нь буюу бямд нэм гарагтаа бол нөхөж ордог байгаа. За энэ тохиолдолд бол та одоо жишээлбэл өнөөдөр Филиппин улсад баяр болж илаа гэхэд энэ 7 хоногийнхаа бямд юм уу нэм гарагтаа хичээлийн нөхөж ороод ордог учраас та хичээл бол
алдахгүйгээр тухайн хичээлээ үзээд тухайн одоо хичээлээ үзээд ингээ явах боломжтой, тухайн оюутнуудтайгаа бас ярилцах боломжтой байдаг байгаа шүү. Үүнээс гадна зарим сургуулиуд маань 7 хоногийнхаа ажлын өдрүүдээр бас аялал зохион байгуулдаг. За энэхүү аялалд болохоор та өөр улсын оюутнуудтай бас тухайн аялалд явахыг сонирхсон хүмүүстэй бас хамтраад тэр тухайн аялалд нь бас явах юм боломжтой байдаг байгаа. За хэдэн хүний өрөөнд орсон зүгээр вэ гэж бас хэрэглэгчид маань асуудаг. Ерөнхийдөө бол миний анзаарснаар болохоор аль болох олон хүний өрөөнд орох юм бол таны англи хэлний түвшин маш богино хугацаанд сайжрах боломжтой. Яагаад тэгэхээр тухайн оюутнууд маань нэг өрөөнд зөвхөн Монгол оюутан. Одоо жишээлбэл та 4 хүний өрөөнд орлоо гэхэд тухайн 4 хүний өрөөнд дандаа Монгол оюутнууд бол байхгүй, өөр улсын оюутнууд байдаг. Жишээлбэл Араб, Солонгос, Хятад, Япон ч юм уу тийм ингээ олон улсын оюутнуудыг нэг дор байлгадаг учраас тухайн оюутнуудтай зөвхөн англи хэлээр ярилцсан. За англи хэлээр ярилцахаас гадна өөрийнхөө мэдгүй чадахгүй зүйлээс тухайн оюутнуудаасаа бас суралцах боломжтой байдаг байгаа. За сургалтын төлбөрөөс өөр ямар зардлууд гардаг вэ гэж бас хэрэглэгчид маань асуудаг. Энэхүү төлбөрт болохоор SSB буюу төр оршин суух зөвшөөрөл гэж авдаг. Төр оршин суух зөвшөөрөл гэж авдаг. За визний одоо 2 юм уу 3 сараар сууж байгаа бол визний хураамж гэж аавна. За зарим сургуулиудын хувьд бол ном сурах бичгийн төлбөр гэж авдаг. За тэгээ энэхүү төлбөрөө бас өгдөг. За мөн захилгаан, air condition ашигласны төлбөр гэж бас өгдөг байгаа. За эдгээр төлбөрүүд маань ерөнхийдөө бол песогоор буюу тухайн улсынхаа мөнгөний тэмдэгтээр хэмжигддэг байгаа шүү. За нэг песог нь ойролцоогоор Монгол мөнгөтэй харьцуулах юм бол 50-60 орчим төгрөг байдаг. Энэ нь бол ингээ нэг байнга өөрчлөгдөж байдаг учраас одоо өнөөдөр 50 байлаа гэхэд маргааш 52 ч юм уу эсвэл маргааш 52 байлаа гэхэд нөгөөдөр нь 50 буцаа бууцсан ч юм уу. Ингээ янз янз өдөр болгоно нөгөө валютын ханш өөрчлөгдөлттэй холбоотойгоор песоны маань ханш гэсэн бас өөрчлөгддөг байгаа. За сургууль бүртгүүл эцсийн хугацаа гэж байдгүй гэж бас асуудаг. За энэ дээр бол ямар нэгэн тийм эцсийн хугацаа гэж бол байхгүй. Та тухайн улсад очиж суралцахаасаа 1 сар юм уу сар гарны өмнө манай Монголд хойфс бол Гранд Плазагийн 9 дахь 901 хотод ирээ бүртгүүлээд тухайн сургуулаа сонгоод за тэгээд тухайн сургуулаасаа урилга аваад явах боломжтой. Яагаад тэгэхээр нөгөө Филиппин улсад маань 100 гаруй англи хэлний сургуулиуд байдаг. Эдгээр сургуулиудад маш олон улсын оюутнууд бол очиж суралцдаг учраас зарим тохиолдолд бол хугацаанд тулсан тохиолдолд өөрөө маань олцдог байгаа. Тийм учраас сар юм уу сар гарны өмнө манай академи дээр хурж ирээд уулзаад тухайн сургуулаа сонгоод сургуульдаа өрөөгөө захиалсан тохиолдолд бол тухайн улсад бол нэвтрэхэд бол ямар ч асуудалгүй байдаг. За үүнээс гадна одоо нөгөө аль ч улсын хэлээр ороход яг ямар шалтгаанаар ингэж орох гэж байгаа юм бэ? Яг ямар учраас ингэж манай улсад ирж байгаа вэ гэж бол хэрэглэгчд иммиграшн маань асуудаг. Тэр тохиолдолд бол та суралцах гэж байгаа сургуулийнхаа урилгыг үзүүлээд цаашаага орохын боломжтой байдаг байгаа шүү. За аялах гэж байгаа гэсэн тохиолдолд бол ямар одоо буудал дээр байрлах гэж байгаа тухайн буудлын чинь урилга одоо биел хийж байна уу гэж маш ихээр асуудаг учраас тухайн ер нь аль ч улсын хэлээр ороход бол асуудалтай байдаг. Тийм учраас та манайхаар ингээд дамжуулаад явсан тохиолдолд бол манай академи нь одоо энэ тухайн сургуулийнх нь өрөөгийн захиалж өгнө. За үүнээс гадна тухайн сургуулийнх нь урилга гээд бүх юмнуудыг ингээд бүрдүүлээд өгөх учраас таны гадаад паспортын хугацаа доотлох нь 6 сар хугацаанд бол хүчинтэй байхад бол ямар ч асуудалгүй байдаг байгаа шүү. За тэгээд би нөгөө бас эзэндээ нөгөө даваа гараг шинэ оюутнуудаа хүлээж аваад түвшингийн тогтоодог гэ. За Бямд нэм гарагта та тухайн улсынхаа
бям болон нэм гарагтаа очоод за тэгээд аваа гарагтаа тухайн сургууль дээрээ 45 дахь шалгалтаа өгөө 4 журмтайгаа танилцаад явах ийм боломжтой байгаа. За тухайн сургуулиудын маань хоолны хувьд бол олон улсын оюутнууд суралцдаг учраас олон улсын нөгөө хоолнууд дандаа байдаг. Тийм учраас очоод би ингээд амар хоолны ийм юмны харшилтай, тийм юмны харшилтай гэвэл тухайн тэр зүйлээ урьдчилан манад хэлсэн тохиолдолд тухайн сургууль руу дамжуулаад таны харшилдаг зүйлийг бас хэлээд тань тохирсон хоолыг бас гаргаж өгөх юм боломжтой байдаг байгаа. За мөн англиар огч ярьж чаддгүй хүн тухайн улсад очоод би ингээд англи хэл сурч чадах болов уу, яах бол гэж бас маш олон эрхлэгчд асуудаг. Энэ тохиолдолд бол та санаа зовлтгүй. Яагаад тэгэхээр ерөнхий англи хэлнээс хуулаад ерөнхийдөө бол бүх төрлийн бүх хичээлийг бол тухайн сургуулиуд маань заадаг. Ерөнхий англи хэл, IELTS, TOEIC, TOEFL, бизнесийн англи хэл эсвэл ингээд мэргэжлээ дээшлүүл миний ингээд мэргэжлийг үг хэллэг би мэргэжлийнхаа ингээд чиглэлээр ингээд англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхийг хүсэж байна гэх юм бол тухайн сургуулиуд дээр маань ч гэсэндээ энэ төрлийн хичээлүүд бол явагддаг учраас та санаа зовлгоо суралцах боломжтой. За насны хязгаарын хувьд бас ерөнхийдөө бол ойгоос дээш 80 100 настай хүмүүс хүртэл тухайн сургуулиуд дээр маань суралцдаг учраас та санаа зовлтгүй манай их тэмээр дамжуулаад очиж суралцах юм боломжтой байгаа шүү. За зарим сургуулиуд маань нэг ойтоогоос гарантай ч юм уу те ойгоос 4 настай хүүхдүүдтэй болоод хүүхд тасрагч үйлчилгээ гэж санал болгодог. За энэ үйлчилгээ нь одоо ямар хүчтэй юм бэ гэхээр та тухайн сургууль дээр очоод зөвхөн хичээлээ үзэх боломжтой. 4 цагаас 12 цагийн хичээлээ үзэх боломжтой. За тухайн таны ингээ хичээлээ үзэж байгаа хооронд тухайн англи хэлтэй хүүхэд тасрагч маань таны хүүхдийг хараа, таны хүүхдийг хооллоод таны хүүхдтэй хамт юм байх үйлчлэгээ байдаг байгаа. Төлбөрийн хувьд бол мөн песоороо хэмжигддэг. За ойролцоогоор 20 мянгаас 30 мянган песоны төлбөртэй байдаг нэг сарын хугацаанд болоод. Тийм учраас та англи хэлээ өөрөө хичээлдээ ороод суралцахаас гадна таны бага насны хүүхэд ч гэсэндээ тухайн англи хэлийг бас тухайн хүүхэд асрагчаасаа давхар ингээс өдөр бүр ингээс суралцж явах юм боломжтой байдаг байгаа шүү. За анх удаа гадаад одоо хэл гарах гэж байгаамаа би ингээд айгаад байна. Би ингээд явах боломж байд юм уу гэж бас маш олон хэрэглэгчд бол асуудаг. Энэ дээр бол ямар ч нэгэн санаа зовох зүйлгүйгээр явах юм боломжтой байгаа. Одоо Монгол улсад байгаа манай их тем дээр ажиллаж байгаа хүмүүс маань бүгдээрээ тухайн Филиппин улсад очоод хамгийн долгон 6 сарын хугацаанд бол ажилласан. За 6 сарын хугацаанд ажилласан юм туршлагатай хүмүүс байдаг. Үүнээс гадна тухайн сургуулиуд дээр маань байгаа төлөөлөгчд маань бүгдээрээ 1 сараас 1 жил хүртэлх хугацаанд бол байгаа учраас тухайн Филиппин улсаа бол сайн мэддэг. Энэчнээс гараа явлаа гэхэд манайхаас одоо та энэчээс бол яг нөгөө дамжин нислэгээр бол Филиппин улсынхаа Сибот руугаа очиж суралцдаг. Тэгээд ингэ дамжиж явахдаа та Хонконгоор юм уу Сөүлээр юм дамжих боломжтой байдаг байгаа. Яг одоо нөгөө коронавирустай холбоотойгоор зөвхөн нөгөө Сөүлээр дамжиж явж байгаа. За энэ тохиолдолд бол одоо манай Монгол сууж байгаа офис дээр сууж байгаа хүмүүс маань буюу менежерүүд маань за давхар Филиппин улсад сууж байгаа сургуулиуд дээр байгаа төлөөлөгчд маань ч гэсэнтэй та ингээ холбогдоо би энэ ч байна. Одоо би энэчээс хаашаа явах уу? Яаж явах уу? Айл зүг рүү явал миний явах тэр гейт байгаа бол гэд асуусан ч гэсэндээ манайхаас бол дэлгэрэнгүй тухайн гейтийг нь бол заагаад өгөх юм боломжтой байдаг учраас ямар нэгэн санаа зовлохгүйгээр та очиж суралцах юм боломжтой байгаа шүү. За тэгээд тухайн сургууль дээр очоод та C зураг бол өгдөг. За C зураг нь одоо ямар хэмжээтэй байдаг вэ гэхээр 5-ыг хүрч 5 хэмжээтэй буюу C зураг байдаг. За энэхүү C зургийг бол та 1-ээс 3% бол тухайн сургууль дээр өгдөг. Яагаад 1-ээс 3% байдаг вэ гэхээр таны
сургууль дээр байх танилцуулга дээр наагдана. За үүнээс гадна олон сараар сурж байгаа тохиолдолд бол тухайн виз дээр нь шаардлагатай байдаг. Визний маягт дээр нь бөглөдөг. За тэгээд тухайн сургууль дээрээ байрлах ID карт дээр нь тухайн таны зургийг бол наадаг учраас танд энэ зураг бол зайлшгүй шаардлагатай байдаг байгаа шүү. За надаа ингээд зураг байхгүй штэ. Тэнцээ очиод ингээд зураг авахулж болох уу гэж зарим хэрэглэгч маань асуудаг. За энэ тохиолдолд бол боломжтой байдаг. Ягаад тухайн сургууль дээрээ очиод төлөөлөгч тухайн сургууль дээрээ бас зураг авах үйлчлэгээ гэж байдаг байгаа. За энэхүү зураг авах үйлчлэгээр та бас тэнцэнэ зураг авахуулаад тухайн зураг авах өгөх юм боломжтой байдаг байгаа шүү. За сургуультай төлбөрөө болохоор зарим хэрэглэгчд би энэ чинь ингээд тушаагаад явах уу, тэнцэнэ сургууль дээр очиод төлбөрөө тушаах уу гэж асуудаг. Ерөнхийдөө бол та энэ Монголд байх хугацаанд та сургуулийн урилгыг авснаасаа хойш ажлын 2 өдөртөө сургуулийнхаа төлбөрийг бол тушаасан байх ёстой байдаг. Яагаад гэхээр тухайн сургуулиуд дээр маань олон улсын оюутнууд байдаг. Ингээд суралцахыг хүссэн маш олон оюутнууд байдаг учраас өөр улсаас одоо Япон, Солонгос, Тайвань, Хятад, Вьетнам, Малайз гэдэг маш олон улсаас оюутнууд суралцдаг учраас тухайн оюутнууд манаас тухайн сургуулийг маань сонирхоод өрөөгөө бас дахиалдаг байгаа. Тийм учраас та инвойсо буюу тухайн сургуулийн төлбөрийн нэхэмжлэх ирснээс хойш ажлын 2 хоногт төлбөрөө шилжүүлсэн тохиолдолд таны сургууль дээр байрлах өрөө маань баталгааждаг байгаа. За үүн дээр бас тухайн сургууль дээр бас төлөх бүртгэлийн хураамж гэж байдаг. За бүртгэлийн хураамжийн хувьд бол 100-аас 150 доллар байдаг. Сургуулиас хамаараад өөр байдаг байгаа. Тийм учраас сургуулиас хамаараад өөр зарим сургууль дээр бол 100 доллар, зарим дээр 120, 125, 130 доллар, 150 доллар гэх маш олон сургууль болох өөр гэсэн бүртгэлийн хураамжтай байдаг учраас бас төлбөрийн хувьд бас өөр байдаг. За үүнээс гадна тухайн сургуулийн орчин, за нэмэлт үйлчилгээ юу байна? Хүүхд асрах үйлчилгээ гэж байгаа юу? За жим байгаа юу? Бассейн байгаа юу? Сакс тоглох талбай байгаа юу? Гэт үйлчилгээнүүдээс шалтгаалаад өөр байдаг байгаа. Ерөнхийдөө бол бүртгэлийн хураамжийн хувьд бол 100-аас 150 доллар байдаг байгаа. За 900 үүн дээр 950 доллароос 1500 долларт маань тухайн сургууль дээр байрлах дотор байрны төлбөр, за хоолны төлбөр, за хичээл үзэх сургалтын төлбөр маань орсон байдаг. Тийм учраас та тухайн сургууль дээр очиод одоо SSB төр оршин суух зөвшөөрөл, ном сурах бичиг захиргааны төлбөр гээд бусад төлбөрүүдээ олвол тэнцэнэ очиод төлөх юм боломжтой байгаа. За эндээс олвол та сургуулийн дотор байрны төлбөр, сургалтын төлбөр, хоолныхоо төлбөрийг бол зайлшгүй төлөөж явах юм шаардлагатай байдаг байгаа шүү. За мөн зарим оюутнууд маань одоо Филиппинд очиод суралцахыг хүссэн хүмүүс маань өөр газраас би ингээ өөр газар Монгол байх байгаамаа өөр газар байгаа. Би ингээ энэчнээс ингээ явах боломжтой юу гэж асуудаг байгаа. Энэ тохиолдолд бол боломжтой байдаг. Яадаг вэ гэхээр манайхаас та манайхтай холбогдоод сканераа манайхтай холбогдоод манайхаас таны бүх шаардлагатай зүйлүүдийг сканерда тань руу буцаагаад таны мэйлээр явуулдаг байгаа. За тэр тохиолдолд та тухайн сканердад явуулсан тухайн сургуулийн урилга, за дотоод дүрм журам гэх бүх зүйлийг нь бол манайхаас сканерда явуулсан учраас та тэрийг хэвлүүлээд аваад тухайн Филиппин улсынхаа хэлээрээ бас юм нэвтрэх юм боломжтой байдаг байгаа шүү. За онгоцны ачааны хувьд бол 23-аас 30 кг байдаг. За энэ нь болохоор нисэж байгаа компаниас шалтгаалаад өөрөө. За ерөнхийдөө бол таны ачаанд өгөх хэмжээ нь бол 23 кг байдаг. За энэ 23 кг ачаагаа өгөөд гар тийшэндээ бол 7 кг-ийн ачаатай явахд бол хангалттай байдаг байгаа. Энэ дээр бас нэмж хэлэхэд
яг одоогоор бол тезийн төлбөр, хоёр талын тезийн төлбөр сая 800-аас 2 сая 200 мянган төгрөгийн төлбөртэй байгаа шүү гэж бас хэлэх шаардлагатай болов уу гэж бодож байна. Та өөрөө очиод нөгөө тезийн компани дээр өөрөө очиод тезээ захиалгаас гадна манай дээр тезээ захиалвал боломжтой. Яг тэгэхээр манайхаас бол ерөнхийдөө бол тезийн компаниудтай бол хамтарч ажилладаг. Эдгээр тезийн компаниудаас бол та хямд үнээр аль болох тезээ эрт захиалах юм бол арай хямдхан авах юм боломжтой байдаг байгаа. Мөн тухайн сургууль дээр очиод шаардлагатай тохиолдолд жишээлбэл эрсдэл учирдаг. За энэ эрсдэл нь одоо юу байдаг вэ гэхэд одоо жишээлбэл таны шүд өгдөг ч юм уу тий эсвэл одоо онгоцны цагаан агарын байдлаас бол шалтгаалаад онгоц маань өөрчлөгдсөн тохиолдолд бас даатгал бас манайхаа дамжуулаад ингээ хийх юм боломжтой байдаг байгаа шүү. Манайх мөн даатгалын компанитай бол хамтарч ажилладаг. Тийм учраас та ерөнхийдөө бол та манай ихтэмтэй холбогдоод манай ихтэмээр бүх зүйлүүдээ ингээд хийх юм боломжтой гэсэн үг. За тезээ захиалвал боломжтой, даатгалаа хийлгүүлэх боломжтой. Ерөнхийдөө бол танаас шаардах зүйл гадаад паспортын хугацаа тухайн улсад очиж суралцаад төгснөөс ахуулаад сүүлийн 6 сард бол хүчинтэй байхад бол хангалттай байдаг байгаа. За зарим оюутнууд маань юу байдаг байгаа. Би ингээ нөгөө гадаад паспортаа сунгуулсан байгаамаа. Ингээ гадаад паспортаа явж авах уу гэж асуудаг. Сонголттой гадаад паспортоор бол тухайн Филиппин улс маань өөрөө аялал Филиппин улсаар нэвтрэх боломжтой байдаг учраас бас сонголттой паспортоор бас явах боломжтой шүү. Заавал та би ингээ сонголттой паспорттай дахиад гадаад паспорт авах шаардлагатай юу гэж асуудаг. Энэ дээр бас давхар ингээ хариултаа өгчэй гэж бодож байна. Та сонголттой паспортаараа явж олно. Дахиад сонголттой паспортоос гадна дахиад гадаад паспорт авах шаардлагагүй байдаг байгаа шүү. За насны хязгаарын хувьд бол бүх насныхаа явах боломжтой. Гэр бүлээрээ ч бас очиж суралцах боломжтой. За гэр бүлээрээ очиж суралцахын давуу тал нь юу байдаг вэ гэхээр та бага насныхаа хүүхдтэйгээ тухайн орчинд нь очиод англи хэлээ сурна. За үүнээс гадна байнгын хамт байх учраас та одоо гэр бүлийн уур амьсгалч гэсэн сайжиртай олон улсын оюутнуудтай найз нөхөд болно гэд маш олон давуу талтай байгаа. Одоо жишээлбэл хүүхдийн англи хэлний хөтөлбөрийн хувьд бол тухайн хүүхдэд шаардлагатай одоо 4-5 настай хүүхэд 3 настай хүүхэд байлаа гэхэд тухайн хүүхдэд шаардлагатай одоо англи хүүхэлтэй ч юм уу тий үзүүлэх эсвэл англи хэлээр тухайн хүүхдийн сонирхол таарсан зүйлсийг нэвтрүүлгийг үзүүлэх гэх мэт маш олон төрлийн үйлчлэгээнүүд бол байдаг байгаа. Хичээлийн хувьд ч гэсэндээ сонголтын хувьд ч гэсэндээ өөр байдаг байгаа шүү. За тэгээ тухайн Филиппин улсад бол яг одоогийн хувьд бол цагаан агарын хувьд 25-аас 32 градусын дулаантай байгаа. За Филиппин улс маань ер нь бол байнгын зуны уур амьсгалтай дулаахан байдаг. За борооны улирал гэж байдаг. Яг одоогоор бол борооны улирал нь бол дууссан. Гэтэл борооны улирал гэхээр ингээ байнгын бороо бол ороод байдаггүй. Өдөрт нэг 10-20 минут ч юм уу тий 30 минут ингээ бороо ороод зогсчдаг учраас тухайн Филиппин улс маань улсын маань хүмүүс энэ улирал бол яг ингээ борооны улирал байдаг. Яг одоо борооны улирал байгаа. Одоо арай халуун улирал нь гэхээр нэг 4-5 сартаа бол халууны улирал гэж байдаг. Гэтэ манай Монголын хувьд бол тэр халууны улирал нь болохоор яг нөгөө зунтай адилхан. Ер нь бол зунтай адилхан нэг 30 градусаас нэг 37-8 градус ч юм уу тийм иймэрхүү дулаан байдаг. Тухайн улсын хүмүүсийн хувьд бол маш халуун байдаг. Одоо жишээлбэл 12 сард болохоор маш хүйтэн байдаг гэж ярьдаг. Гэхдээ 12 сар 1 сард бол нэг амир тийм хүйтэн бол байдаггүй. Өглөө оройд нөгөө манай Монгол шиг өглөө оройд сэрүүхэн байдаг учраас тухайн улсын иргэд маань яг одоо ингээм амир хүйтэн байгаа гэж бол хэлдэг байгаа. Тэрнээр бол нэг тийм санаа зовох бол зүйлгүй байдаг. За хэрэглэгчдийн хувьд бол тухайн улсад очиж хэрэглэгчдийн хувьд бол оюутан залуусын маань хувьд шаардлагатай хувцсын хувьд бол гэх юм бол зуны хувцас авч явах шаардлагатай. За үүнээс гадна шумуулын тоос, нарны тоос,
За тэгээ нөгөө тухайн анги танхимд ороход нөгөө байнга нөгөө air condition бол үлээж байдаг. За энэ тохиолдолд бол баг зэрэг нөгөө ноосн цамц нэг джинс өмд ч юм уу те өөрийнхөө өмсдөг өмд цамц пүүзээ аваад явхад бол илүүддэггүй байгаа шүү. Одоо тэр нөгөө air condition асаалцтай үед бол заримдаа ингэ сэрүүхэн хүүтэн болдог. Тэр үедээ бол өмсөд авах юм боломжтой байдаг байгаа. Тэрнээс иш нэг яг нөгөө манай Монголтай адилхан нөгөө амар хүүтэн бол байхгүй. Ер нь бол зуны улиралтай адилхан юм улс байдаг байгаа шүү. За тэгээд бас тухайн хүмүүс маань олон сараар буюу 3, 4, 5 сараар явж байгаа тохиолдолд бол ерөнхийдөө бол олон улсын карт бол шаардлагатай байдаг. Яагаад гэхээр тухайн улс дээр очиод одоо би одоо энэчнээсээ явахдаа бэлэн мөнгөгүй яваад тухайн олон улсын картанда гэрээсээ мөнгөө шилжүүлээд олон улсын картаа уншуулаадасгүй үйлчлэгээ үзүүлэх юм боломжтой байдаг байгаа. Өртөг багтаа улс учраас юмнууд бол ерөнхийдөө бол хямдхан. За өөрсдийнх нь үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд нь бол маш хямдхан. За импортоор орж ирсэн бүтээгдэхүүнүүд биловц ч юм уу те бүтээгдэхүүнүүдийн хувьд бол арай жоохон үнэтэй. Гэхдээ яг манай монголчууд бүр амар тэнгэр газар шиг тийм зөрүүтэй бол юм байдаггүй. Баг зэргийн л үнэтэй байдаг байгаа. За тэгээд зарим хэрэглэгч маань нэг талынхаа тийзийг бас захиалаа явдаг байгаа. За яагаад тэгэхээр одоо энэчнээс Филиппин улсынхаа тухайн сургууль дээр очиод суралцаад цаашаа ингээ аялах сонирхолтой хүмүүс байдаг. За ийм тохиолдолд бол тэгж нэг талынхаа тийзээрээ олж явах боломжтой. Гэхдээ нэг талынхаа тийзнээс гадна дараа нь ямар улсаар явах гэж байгаа тий тухайн улсынхаа тийзийг бас ингээд өөрчлөлөө захиалаад явах юм бол явж олдог байгаа шүү. За тэгээд онгоцны буудал дээр одоо жишээлбэл манай Монголоос өглөө гараад оройдоо буюу оройны 10-11 цагийн үед очдог зарим нислэгийн компаниуд бол байдаг. Одоо дамжин нислэгийн компани гэсэн үг шүү дээ. За энэ нислэгийн хувьд бол тухайн улсын оюутнууд маань заавал тухайн улсад байрлаж байгаа сургуулийн төлөөлөгч маань таны хэдэн цагт ч утсан гэсэн онгоцны буудал дээр бол хүлээж яадаг учраас та тухайн улс дээр очиж ямар нэгэн санаа зовох зүйл бол байдаг байгаа. Одоо шөнийн 2 цаг 3 цагт ч гэсэндээ очсон ч гэсэндээ тухайн төлөөлөгч маань таныг тусаж авах гээд онгоцны буудлынхаа гадаа тухайн сургуулийнхаа пайз буюу самрыг бариа зогсдог. За үүнээс гадна мас актемаар дамжиж авж байгаа хэрэглэгчдийн хувьд бол мас актемийнхаа тугийг Монгол улсынхаа туг далбаа бариа зогсож яадаг учраас ямар нэгэн санаа зовох зүйлгүйгээр та тухайн улсад очиод Монгол улсынхаа туг далбааг хараад тухайн хүн дээрээ бас очиод үйлчлэл очих бас юм боломжтой байдаг байгаа. Ерөнхийдөө бол Монгол улсын эндээс явж байгаа оюутнуудыгаа болвол яг ялгагдах би одоо очиод намайг тухайн төлөөлөгч маань танихгүй болвол яах вэ? Би тухайн төлөөлөгчийг бас танихгүй штэ гэж маш олон хэрэглэгчд бол хэлдэг. Тэрэн дээр бол санаа зовлтгүй. Мас актемийн туг далбай, Монгол улсын туг далбай. За дээрэс нь тухайн улсынх нь заавал тухайн сургуулийнхаа пайзыг бол ингээ барай зогсож байдаг учраас өөр улсын тэрэн байсан ч гэсэндээ тухайн цагт бол та тухайн сургуулийн очиж байгаа учраас та тэр хүн дээр очиж өөрийнхөө нэрийг хэлээд тухайн төлөөлөгчтэйгээ бас ингээ явах юм боломжтой байдаг байгаа. За Себу хотын хувьд бол аюулгүй байдлын хувьд бол дээд зэрэглэлийн хот байгаа. Яагаад гэхээр аялал зуучлал өндөр хөгжсөн маш олон улсын оюутнууд байдаг. За тэгээд энэ тэндээ бол үнэхээр бол камертай харуул хамгаалалт өндөртэй ийм улс байгаа. Одоо жишээлбэл нэг сургууль заавчлаараа нэг ингээд сургуулийн оюутан өөр сургуулийн оюутантай ингээд нийлээд одоо хамтдаа дэлгүүрээр хэсэг тохиолдолд бол тухайн дэлгүүрт нь доор хаяж 2-3 хамгаалагч болол
байж идэг. Тийм учраас тухайн дэлгүүрээр дэлгүүр хошоогоор хэсэгтэй ч юм уу тий тухайн улсад маань байдаг хүмүүсийн 2 настай хүүхдч байсандээ 1 настай хүүхдч байсандээ бүгдээр ингээд нөгөө ингээд таксинд ороод суусан ч гэсэндээ тухайн таксины жолооч маань англи хэлээр ярьдаг. Та ингээд нөгөө би хэллээ гэхэд тухайн жолооч маань ч гэсэндээ ингээд таны үгийг ойлгоод явдаг байгаа. За ингээд таны ингээд нөгөө чинь тэгж хэлдэг шүү гэж засаж хэлэх бас юм боломжтой байдаг байгаа. Тийм учраас та тухайн сургууль дээрэж бай, сургуулиас гарсан ч бай, ер нь бол байнга ингээ англи хэлээрээ ярьдаг учраас англи хэлний чадвартай нь ингээ богино хугацаанд бол богино хугацаанд маш хурдан сайжрах юм боломжтой байдаг байгаа. Тэгээ үүнээс гадна одоо нөгөө бага насны хүүхдийн хувьд бол нөгөө Монгол улсын маань хэлээр буюу итгэмжлэхээр явах боломжтой. За үүнээс гадна жилийн хүүхдүүдийг болвол Филиппин улс маань ерөнхийдөө бол Монгол улстай цагийн зөрүү гэж бол байдаггүй. За нэг явлаа гэхэд Солонгосын, Хонконгийн онгоцны буудлын дээр бол үнгүй free wifi бол байдаг. Энд байна. За Монголоос мөнгө авч явах бол яах вэ гэж Монгол мөнгө авч явж болдоггүй гэж зарим хүмүүс бол ч юм уу тий карта авч яваа өөрийнхөө чөлөө лайвыг би энэ хүргээд дуусгая. Дараагийн
Энэ лайваараа дахин уулзцгаая. Баяртай. Ямар их ярьсан бэ? 40 минут.